Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ нийгмийн бодлогын байнгын ороо 2025 оны 4 сарын 29-ны өдрийн хуралдаанаараа эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөсөн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14/1-р зүйлийн 14/1-ийн 3 дахь хэсгийг үндэслэн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Баяраагийн аргачааг улсын хуралд санал болгосон. Байнгын ороо эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14/1-р зүйлийн 14/1-ийн 3 дахь хэсэг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131-р зүйлүүдийг баримтлан нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 4-р сарын 22-ны өдөр зохион байгуулсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131-р зүйлийн 131-ийн 8 дахь хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэрэгшил, ур чадвар, ёс зүй, дуршлагын талаар мэрэгжлийн хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр лавх сүрэнгийн хорол сүрэнг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3-2-оос доошгүй саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд нэр дэвшигч Баяраа аргачааг мэрэгжлийн хувьд шалгуур хангахгүйч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн шаардлага хангаж байгааг талаар дүгнэлтэндээ сонсголд танилцуулсан. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131-р зүйлийн 131-ийн 1 дахь хэсэг заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100% саналаар нэр дэвшигч аргачааг тухайн албан тушаал тавигдах шаардлагыг хангасан хэмээн үздсэн болно. Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын их хурлын захим хуудасд байршуулан Улсын их хурлын нийт гишүүд болон нэр дэвшигч түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн байсан эрүүл мэндийн даатгалын санхүүжилт болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын уялдаа холбоог хэрхэн хангах талаар асуулт асууж хариулт авсан. Улсын их хурлын гишүүн Баясгалан байснаар үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөсөн гишүүний үүргээ биелүүлэх, эмнэлгүүдэд тулгамдж буй асуудлуудад санхүүжүүлэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар анхаарч ажиллах талаар Улсын их хурлын гишүүн Ол Саранчулуун эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж буй сувилал, уламжлалт эмнэлэг, сэргээн засах төвийн тусламж үйлчилгээний үнэлгээг ялгах, уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөртөө уялдуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн групп тогтоолгох болон сунгахтаа өгдөг эрүүл мэндийн мэдээллийг ашиглан тэдгээр хүмүүст ямар тусламж үйлчилгээг үзүүлэх нь оновчтой талаар анхаарч ажиллах. Улсын их хурлын гишүүн Эрдэнэт шийдвэр гаргахаас өмнө тухайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зардлаад дийлэхгүй байгаа талаар хамгийн оновчтой зардлын хуваарлтыг хийх, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, хүнд өвчтөй иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, даатгалын мөнгөөр эмнэлгүүдэд засвар үйлчилгээ хийж байгааг анхаарах зэрэг асуудлаар тус тус үг хэллээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Баяраагийн аргачааг томилох, үндэсний зөвлөлийн гишүүнээс Сүхбаатарын Эрдэнэтийг чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөсөн гишүүнд нэр дэвшсэн, нэр дэвшигчийн танилцуулга, хараат бус шинжээчийн дүгнэлт, сонсголын тайлан болон байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөсөн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Улсын их хурлын гишүүн хуралдаанд даргалагч Х. Болормаа гэсэн.